За тэгэхээр өнөөдрийн бодлого маань болохоор циклотроны бодлого байгаа. За хамгийн ихтэй орбитын радиус 60 см байхаар нэг удаа иончлогдсон гелийн ионыг циклотрон дотор хурцгажээ гэж. За циклотроны давтамж нь 10 МГц ба хурцгагч хүчтлийн эффектив утга нь 50 кВт. За олох нь ионы хурцгах процессын нийт хугацаа ион бүх циклийн турш хурдтгалтай хөдөлсөн замын ойролцоо утга гэж. За тэгэхээр ойролцоо утга нь энэ мөрөлж гарч ирж байгаа хэсгийн энэ уртыг ярьж байгаа. За тэгэхээр хэдүүлээ эхлээд хальт ямар юм мэдэх ёстой вэ гэдэг нэг сэргийн санаадах юм. За тэгэхээр энд сорон зоорны индукц гэж бодъё. За энэ цаашаа чиглэлтэй ямар нэгэн V байгаа. За тэгэхээр энд ямар нэгэн юм Q цэнэгтэй E масстай бом V гэсэн хурдтай хөдлөх юм бол үүнд сорон зоорны зүгээс хүч үйлчлэнэ. За юу болох вэ гэхээр баруун гарын дүрмээр юу болох вэ гэхээр E шиг V, за E шиг сорон зоорны индукц. За энэ бол F. За энэ бол вектор үржээр тодорхойлогдно. Q V B. За нэгдүгээр үржир нь эрхийн хуруу, хоёрдугаар үржир нь долоовор хуруу. За тэгээд дунд хуруу нь болохоор үйлчлэх хүчний чиглэл болно гэсэн үг. За ингээд бодох юм бол юу болох вэ гэхээр энд зүүн тишгээ F гэсэн хүч үйлчлэнэ. За тэгэхээр энэ хурданд энэ хүч маань перпендикуляр учраас энэ бол тоо хэмжээг өөрчлөхгүй, харин юу болох вэ гэхээр хурдны чиглэлийг өөрчилнө. Тэгэхээр хурдны чиглэлийг өөрчлөд байхад энэ нь бол ийм тойрог хэлбэрээр хөдөлгөөнд орно. За ингээд тойрог хэлбэрээр хөдөлгөөнд орчих юм бол энэ маань юу болох вэ гэхээр төв тэмүүлэх хурдлыг үүсгэж нэ гэсэн үг. За тэгэхээр за нэг ийм маягаар тойрог хэрэглэх хөдөлгөөн. Тэгэхээр Лоренцийн хүч гэж байдаг. Лоренцийн хүч гэдэг маань цэнэгт үйлчлэх хүчийг тодорхойлдог буюу энэ нь цахилгаан орны зүгээс цэнэгт тангенциал хурдтгал болгоно. Сорон зоорны зүгээс үйлчлэх хүч маань болохоор нормал хурдтгал болгодог. За тэгэхээр энд бол ингээд үзэх юм бол энэ F гэдэг маань бол энэ бол MA5 болно. MA5. За энэ бол юу болох вэ гэхээр MAN буюу нормал хурдтгал болно. Тэгэхээр энийг бид рүү нэрлэвэл Лоренц хүч гэж нэрлэдэг. За Лоренцийн хүч дээр бүр масстай бид учраас гравитационны зүгээс үйлчлэх хүчийг хүртэл ярьж болдог. Гэхдээ энэ хүч маань бол нөгөө хоёр хүчийг бол маш сул учраас бол энийг бол тооцохгүй болдог. Тэгэхээр энийг бол Лоренцийн хүч гэдэг. Тэгэхээр та хэд маань Лоренцийн хүч гэдэг маань бол зөвхөн сорон зоорны зүгээс үйлчлэх хүч гэж ерөнхийдөө бол үзэж болохгүй нэ шүү. Тэгэхээр цэнэгт ерөнхийдөө үйлчлэх ерөнхий хүчнүүдийг тодорхойлж ярьдаг байна. За тэгэхээр энийг ерөнхийдөө бид нар мэдчих юм бол энэ бодлого бодогчно гэсэн үг. Тэгэхээр цахилгаан орны зүгээс бөөм хурцах нь байна. Сорон зоорны зүгээс чиглэлээ өөрчилнө гэсэн үг. Тийм учраас бөөмийн хурцгуур маань цахилгаан орноо хурцгаад сорон зоорноор чиглэлийг өөрчлөх маягаар ийм эргэлдэх хөдөлгөөн хийж хурцаадаг ийм төхөөрөмжийг хэлдэг. За. За тэгвэл энэ циклотрон маань болохоор ийм D хэлбэрийн хоёр ялцтай. За энэ D хэлбэрийн. За тэгэд энэ ялтас хооронд юу болох вэ гэхээр бөөмийг хурцгадаг ийм төхөөрөмж байгаа. За тэнгууд эндээс харах юм бол энэ талд нийлүүлээ ингээд нэмэх хасах гэдэг ингээ өгчлөө гэж бодъё л да. Энд нэмэх энэ хасах. За тэгэнгүүт энд ямар нэгэн нэмэх цэник байх юм бол энэ цэнэгт цахилгааны зүгээс хүч өөрчлөх хэрэгтэй. Яг л нэмгээс хасах руу цахилгаан ор үүсэж штэ. Тэгэхээр энэ цахилгаан орны дагуу энэ цэнэгт хүч үйлчлэнэ. Цахилгаан орны зүгээс хүч үйлчлэнэ. Энэ Q гүрч нь E гэсэн хүч үйлчлэнэ. За энэний улмаас бол энэ яг үгээр хурцна. За энэ хоёрын хоорондын зай хэдүүлээ D гэж үзье л да. За тэгэх юм бол QED гэсэн хэмжээгээр цахилгаан орны зүгээс ажил хийнэ гэсэн үг. За энэ ажил нь болохоор ED-ийн үржүүр маань бол хүчтэй болж өгнө. За энэ хоёр ялтас хоорондын потенциалын ялгуур болно. Буюу хүчтэй нь бол. Тэгэхээр энэ ажил нь QV болно гэсэн үг. За тэгэхээр ийм хэмжээгээр цахилгаан орны зүгээс ажил хийнэ. За энэ цахилгаан орны зүгээс хийсэн ажил маань энергийн өөрчлөлт болно.
За ямар энерги өөрчлөлт нь болохоор энэ юу болох вэ гэхээр кинетик энерги өөрчлөлт болно гэсэн. Тэгэхээр энэ бол mv нэмэх нь mv-ийн эцсийн mv-ийн квадратаас хуваах нь 2-аас хасна. За энэ штрик чи mv штрик mv квадрат хуваах нь 2. За энэ бол юу болчих вэ гэхээр энэ бол энергийг өөрчлөлт болчихно гэсэн үг. Ийм хэмжээний энергийг өөрчлөлт байна гэсэн үг. За тэгэхээр цахилгаан нь хурцах чинь. За цахилгаан нь хурцаж орж ирчээд за энд бол соронзон оронд ороод ирчин. За соронзон орон маань бол миний зүгээс бол энд доош чиглэлтэй хүч үүсгэх хэрэгтэй болчихно. Тэгэх юм бол энэ маань бол ингээд нэг ийм тойрог хэлбэрээр яваад гарна. Тэгэхээр яг цэвэр тойрог зурна. Тэгэхээр яг энэ дээр ингээд катлчмод энэ маань бол юу болох вэ гэхээр яг хагас тойрог болж байна гэсэн. Тэгэхээр яг чиглэл өөрчлөлтөд гарч ирэхэд бол юу болох вэ гэхээр яг энэ хагас тойрогоор явна гэсэн үг. Хагас тойрогоор. За тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр хурдны чиглэл зүүн F-ийн чиглэл доошоо. Тэгэхээр соронзон орны чиглэл хаашаа байгаа гэхээр наашаа байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энд бол наашаа чиглэлтэй соронзон орны индукц байгаа гэсэн үг. Соронзон орны индукц наашаа чиглэлтэй. Тэгэхээр ингээ хагас тойрог хийгээ гараад ирнэ. За тэгэнгүүт одоо юу болох вэ гэхээр энэ ялцсан маань өөрөө түлээ солих хэрэгтэй болно. Тэгэхгүй л энэ талд хасах, энэ талд нэмэх байх юм бол цахилгаан орон бол нэмгээс асруу гэхээр одоо энэ электроныг юу болгочих вэ гэхээр удаашруулчихна. Нэгсний эсрэг чиглэлтэй гараад ирж байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ингэж болохгүй. Бид нар хурцсах гээд байгаа учраас энэ ялцсан маань бол одоо хасах байсан ялцсан маань нэмэх болж нөгөө ялцсан маань болохоор сөрөг болох хэрэгтэй. Ингэж цахилгаан орон болохоор юу болох вэ гэхээр нөгөө тишээ чиглэлжиж энийг хурцгана гэсэн үг. Тэгэхээр хагас эргэлт хийхэд юу болох ёстой вэ гэхээр цахилгаан орон маань мөн төлөө сольж явах ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол юуг ашиглах вэ гэхээр бид нар хувьсах хүчтэй ашиглаждаг. Яг эргэлтийн үетэй нь адилхан хувьсах хүчлийг ашиглана гэсэн үг. Тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр төлөө сольжих шаардлагатай байна. Тэгэхээр энд бол ямар нэгэн хувьсах хүчтэй байлуулна гэсэн үг. Энэ хувьсах хүчлийн давтамж нь эргэлтийн үеийн давтамжтай яг адилхан байвал болчихно. За хэдүүлээ энд хувьсах хүчлийг авчих. V T-гээс хамаарсан графикийг сонирхъя. За ингээд нэг үе болчихно. Ингээд нэг. За энд нэмэх, энд хасах болж байгаа гэсэн үг. За тэнгууд эргэлтийн үе маань эргэлтийнх болохоор юу болчих вэ гэхээр ингээд нэг бүтэн тойроод ирэхэд тэгээд буцаад гараад ирэхэд буюу энд хугацаа нь яг энэ хугацаатайгаа давтчих хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол яг хагас тойрог хийхэд энд хүрээд энэ тик бах нь 2 гэсэн хагас тойрог хийхэд за тэнгууд нөгөө тал нь нэмэх болж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ одоо хүчтэл маань төлөө сольчихно. Хүчтэл төлөө сольчихно гэдэг чинь энэ нэмэх хасахын байрлал солигчно гэсэн. Тэгэхээр циклотроны эргэх эргэлтийн үе маань эргэлтийн үе юуны үедээ давтчих хэвчтэй гэхээр AC буюу альтернатив хувьсах хүчтлийн яг үедээ давтчих хэвчтэй гэсэн. Энэ бол давтамжууд нь яг адилхан байна гэсэн үг. За нэг ийм юм байж яах вэ гэхээр энэ бөөмийн хурцгуур маань ажиллах нэ. За энэ бөөмийн хурцгуур гэдэг маань бидний хувьд бол циклотрон юм байна. За энэ юм иргэдээ бол бид нар мэдчих юм бол энэ бодлого яах нь бодчих нэ. За энэ сэдв маань бол юун дээр байдаг вэ гэхээр 11-ийн сэдвүүдээр нэмэлтээр нэг шар хэсэгтэр байдаг. 11-ийн сургач төр байгаа гэсэн үг юм байна. За одоо хэдүүлээ бодлоо авъя. За тэгэхээр бид нар ионы хурцгах процесс нийт хугацааг олох юм байна. За нийт хугацааг олно гэдэг маань бол үеийг олоод хэдэн удаа эргэлдэх вэ гэх юм уу те. Үеийг олоод эргэлтийн тоогоор нь үлжүүлэх юм гарч ирнэ. Гэхдээ энэ эргэлтийн үе маань тогтмол байх уугүй гэдэг бид нар олох хэрэгтэй. Хэрвээ тогтмол байх юм бол шууд эргэлтийн тоонд нь үлжүүлээд гаргаад ирчихнэ. Ер нь бол асуудал. За тэгвэл бидэрт энэ үе тогтмол байх уу гэдгийг эхлээд судлаа. За
энэ дээр болохоор бидний бодлого дээр наашаа чиглэлтэй соронзоо орон байна. Наашаа чиглэлтэй. За энэ B. За тэгэхээр ийшээгээ дээш чиглэж байгаа хурд авъя. За ингэ юм бол энэ бол ийм эргэлдэх хөдөлгөөн хийх нэ. За тэгэх юм бол ийшээгээ чиглэлтэй F гэсэн үг өгчлөө. Тэгэхээр QVB. За энэ бол үржигэн синус альфа байгаа. За синус альфа нь болохоор хурд соронзоо орны индукс хоёрын хооронд өнцөг. За энэ бол хурдны чиглэл X дэшгээ соронзоо орны индукс наашаа гэхээр энэ 90 градус болчих юм бол синус 90 градус 1 болчихно. За тэгэхээр энийг хэдүүлээ бичихгүй QVB тэнцүү тойрог эргэлдэх хөдөлгөөн төв тэмүүлэг хурд төлөвсөн энэ MV квадратыг байх нь R. За ингээд энэтэй хаагч. За эндээс бид нар V-г олох юм бол юу болох вэ гэхээр QV R байх нь M байна гэсэн. За бүтэн нэг тойрох үе маань юу гэдэг юм бэ? Т тэнцүү 2PR-ыг буюу тойргийн уртыг хурдд ухаана гэсэн. За эндээс ингээд бодох юм бол 2PR байх нь QVR байх нь M байна гэсэн. Эндээс энэтэй хураачих юм бол 2PM байх нь QB байна гэсэн. Тэгэхээр эндээс бол бидний одоо үзгээд байгаа бөөм хурцаад байсан ч энэ хурцах үе бол ерөөсөө хурднаас хамаарахгүй тогтмол байна гэсэн. Хурд X чих юм бол юу болох юм бэ гэхээр илүү том тойргоор явчихна гэсэн үг. Тэгээд үе нь бол яах вэ гэхээр яг адилхан. Үе нь бол яг адилхан. Ерөөсөө масс цэнийг соронзоорны индуксээс л хамаарч байна гэсэн үг. Эргэлдээ түрээблэхэд масс бол өөрчлөгдөхгүй. Цэник бол хэмжээнд байж гин. Соронзоорны индукс гарантнаас нөлөөлж байгаа учраас энэ бол тогтмол байна. Тэгэхээр үе бол тогтмол байх юм. За ингээд үе бол тогтмол байна гэдэг олчлоо. За тэгэхээр энэ үе тогтмол юм бол бид энийг n-ээр үзүүлнэ гэсэн үг. За. За үе бол тогтмол байх юм байна. За үеийг хэдүүлээд болцсон. Т тэнцүү 2p M хуваах нь QB. За энэ бол нэг бүтэн эргэлт хийх хугацаа. За энийг олцсон. За тэгвэл одоо хэдүүлээ юу болох вэ гэхээр хэдэн удаа эргэж гарах вэ гэж. Хэдэн удаа эргэж гарах вэ. Тэгэхээр энэ дээр бол соронзоорны зүгээс бол цэнэгт бол ажил хийхгүй яа. Тэгэхээр цэнигийн чиглэлийг өөрчлөд байгаа. Тэгэхээр энерги бол өөрчлөгдөхгүй. Энерги өөрчлөхгүй юм чинь соронзоорны зүгээс ажил хийж чадахгүй гэсэн. За тэгвэл хаана ажил хийх юм бэ гэхээр цагтхааны зүгээс ажил хийнэ. Энэ хоёр ялтас хооронд нэг бүтэн эргэхэд эндээс одоо жишээ нь энэ нүхнээс ийшээ явахад нэг удаа хурцсан. За энд бол Q30V гэсэн ажил хийн. За дахиад энд ирэхэд бас Q30V гэсэн ажил хийн. Тэгэхээр нийт хурцах тоон өөрөө нэг эргэлт хийхэд одоо жишээ нь 2 хурцж байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд n удаа ирэх юм бол n штрик удаа буюу 2 дахин их хурцлаа гэсэн үг. Тэгэх юм бол n штрик гэдэг маань бол хэдүүлээ хурцах тоо гэж үзэл та. За эсвэл жижиг n гэдэг юм хэлчих. Жижиг n гэдэг маань хурцах тоо. Энэ нь бол эргэлтийн тоог 2-оор үржүүлсэндээ тэнцүү байх юм. За энэ бол хурцах тоо гэж. Яа тэгэхээр энэ хэсэгтээ нэг хурцж байна. За энэ тагас тойрог яваад ирэхэд дахиад нэг хурцж байна. Тэгэхээр нэг эргэлтэнд 2 удаа хурцж байна гэсэн үг. За тэгвэл одоо эндээс хэдүүлээ юу болох вэ гэхээр энд хурцах тоо болно гэдэг маань нийт олж авсан энергийг нэг удаагийн олж авсан энергид харьцуулна гэсэн үг. Тэгэхээр mv квадратыг хуваах нь 2 гэдэг энергийг хуваах нь нэг удаагийн одоо энерги өөрчлөлтөнд хуваана гэсэн үг. За энэ нь бол K нэг удаагийн. mv квадратыг хуваах нь 2 гэдэг бол нийт энерги. Тэгэхээр энд бол юу хэлэх гэдэг нь вэ гэхээр нийт олж авсан энергийг нэг энергит нь хуваана гэсэн үг.
Энэ бол юу болж байна гэхээр e тоотлыг нэг удаагийн нэрт нь хувааж байна гэсэн үг. За ингэх юм бол энэ дээрс юу гарч ирэх вэ гэхээр хэдэн удаа хурцж байгаа вэ буюу n гэсэн тоон гарч ирнэ гэсэн үг. За тэгвэл эндээс нийт кинетикийн нэрг маань юу болж вэ гэхээр хамгийн захаар яваад хурцаад энд гарчиж байгаа тийм үү? Энэ ингээд захаар хурцаад гарчиж байгаа. Хурд нь максимум хэмжээнд хүрчиж байгаа. Тэгэхээр максимум хэмжээнд хүрчиж байна гэдэг бол өнцөг хурд нь бол тогтмол болчихж байна. Яа тэгэхээр үеийн тогтмол юм чинь. Тэгэхээр бидний захаар гарч ирэх хурд V max гэдэг бол өөрөө омега хүрчих нь энэ бодлогон дээр өгсөн R байна гэсэн үг. Энэ R гэдэг бол энэ хамгийн зах юм чиглэл болж байна. Тэгэхээр V максимум хурдтай болчихмол гараа авчихна. Тэгэхээр бид нар одоо хамгийн E тоотлол буюу хамгийн сууд олж авах кинетик нэрийг мэдчихэ гэсэн үг. Энэ нь бол m омега квадрат үрчин R квадрат хуваах нь 2. За нэг удаа бид нар юу болох вэ гэхээр QV гэсэн хэмжээгээр хурцсаад байгаа. Тэгэхээр энд бол хуваах нь QV байна гэсэн үг. За тэгэх юм бол бидний n гараад ирж байна гэсэн үг. За эндээс n бол юу болчихно вэ гэхээр m омега квадрат гэдэг чинь омега гэдэг чинь 2 пик хуваах нь том Т. Тэгэхээр энд бол юу болчих вэ гэхээр QB хуваах нь m байна гэсэн үг. Тэгэхээр Q квадрат V квадрат хуваах нь m квадрат за үржих нь R квадрат хуваах нь 2 үржих нь 1 хуваах нь QV гэсэн үг. За энэ Q энтэй орогч нь энэ энтэй орогч нь за ингээ үзэх юм бол n гэдэг тоо маань Q V квадрат R квадрат хуваах нь 2 m V гэсэн. V гэдэг нь энэ эффектив хүчтэй. За эффектив хүчлийг энэ дээр U үсгэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр хэдүүл энийг U-гээр явуучих. U. За энэ бол хувьсах хүчлийг тогтмол болгож байгаа хүчлийг бид эффектив хүчтэй гэж нэрлэдэг. Буюу хүчлийн максимум утгыг язгуур утгаар хоёр хуваасны тэнцүү байдаг энэ эффектив хүчтэй маань. За ингэсэн. За тэгэхээр бид n-ийг олчих юм бол үе одоо хугацааг олно гэсэн үг. Нийт хугацааг. За эндээс нийт хугацаа маань бол асуудал гараад ирэх юм байна. Т тэнцүү том Т үржих нь m. Том Т гэдэг чинь 2p m хуваах нь qb. За үржих нь n. N гэдэг маань n-ийг хуваах нь 2 байгаа. Тэгэхээр жижиг n-ийг хуваах нь 2, жижиг n-ийг хуваах нь 2. Энэ 2 2-тойгоо хураачих нь. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр жижиг n-ийг доорлуулна гэсэн үг. Жижиг n-ийг орлуулах юм бол qv квадрат үржих нь r квадрат хуваах нь 2m. Эндээс v ингээд хураач чинь энэ q г хураач чинь. За ингэх юм бол үе нь юу гарч ийнө гэхээр хугацаа нь p mm т хураач чинь. Mm т хураач чинь p v r квадрат хуваах нь 2 u болно гэсэн үг. За юм гарч орлуулад гараад ирчлээ. Тэ? P квадрат тэгээд nu m квадрат хуваах нь qu. За ингээ болцсон. За ингээ хугацаагаа олчлоо. За одоо хэдүүлээ нь юугаа олчих. Замаа олчих. За зам олоход бол ингэнэ. За эндээс ингээ харах юм бол дандаа энэ чинь хагас тойрог байна. Нэг хурд цаад хагас тойрог. Тэгэхээр хурд ихсээд хагас тойрог. Дараа нь хурд ихсээд хагас тойрог. Дараа нь хурд ихсээд хагас тойрог. Хурд ихсээд хагас тойрог. Ерөөсөө ийм юм яваад байна гэсэн үг. Хурд ихсээд хагас тойрог. Хурд ихсээд хагас тойрог. Тэгэхээр бол энэ дандаа ийм хагас тойрог юм.
Тэгэхээр ямар нэгэн хэдүүлээ нэг юм юу авч, муж авч. Хурцах нэг юм одоо энд одоо ингээ маш олон юм байгаа шүү дээ, тий. DN гэсэн муж авч. Энэ DN гэсэн муж дандаа 2 PR байгаа. Өвшөө PR байгаа. Тэгэх юм бол PR-ыг хэдүүлээ DN гэсэн тоогоор үржүүлэх юм бол энэ бол юу болох вэ гэхээр энэ доторх байгаа явсан зам нь гарч ирнэ гэсэн үг. Хагас тойргийг DN гэсэн тоогоор үржүүлэх юм бол. Тэгэхээр энийг интеграл ингээ авчих юм бол энэ бол бидний нийт явсан зам гарч ирнэ гэсэн үг. За DL ч юм уу, тий. DL. Нэг юм уу энэ L гарч ирнэ. За тэгвэл DN гэж юу юм бэ гэж. DN гэдэг нь бол хурдсан тоо бөгөөд бидний N юу гарлаа? Ийм гарч ирсэн. N маань болохоор Q V квадрат үчиг R квадрат хуваах нь 2M U байгаа. Тэгэхээр DN гэхээр хоёр талаас нь өөрчлөлт авчна. Тэгэхээр Q V квадрат R квадратын өөрчлөлт маань 2R dR болно. Тэгээд хуваах нь 2M U. Энэ хоёр хоёртойгоо хураагч. Тэгэх юм бол эндээс бол юу болж хөглөхөр үржигдээд эн чинь R-таа болцсон. Энэ R dR-ыг энэ R-аар үржүүлэхээр R квадрат болчихж байгаа. Энд илүү өчсөн байна. За. Одоо яаж?